Нүүдэлчдийн ахуйн соёлын гайхамшигт өв Монгол гэр нь олон мянган жилийн тэртегээс үүсч одоогийн хэв шинжинд бүрэлдэн хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт ирсэн билээ. Тэгвэл гэр хэмээх ханат цагаан өргөө маань Монгол гэр бүл бүрэлдэн тогтнох үндэс суурь нь болсон хэмээн судлаачид үзэж байна. Гэр маань гэр бүлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл сайхан Монгол гэрийн маань тэр Төв Азийн төвд нэг 6000 гаруй жилийн өмнөөс үүссэн хос гэр бүлийн амьдрал үүсгэсэн байна. Гэр бүл маань гэрийг үүсгэжээ. Тэгээд гэр маань эргээд гэр бүлдээ төлөвлөжээ. Гэрийг үүсгэснээр гэр маань гэр бүлийн гишүүдийнхэн гэр бүлийнхнийхээ аштай сайхан амьдрах орчин нөхцөл нь одоо болж өгсөн байна. Тийм ч учраас тэр эрцгээс гэр бүлтэйгээ хамт энэ сайхан Монгол гэр маань одоо өөрчлөгдөлгүй шахам явсаар өнөөдөр хүрч ирсэн ийм л одоо түүхт юм байна. Тэгэхээр энэ олон зууны турш явж ирэхдээ энэ гэр маань төдийлөн өөрчлөгдөг онцлогт. Тэгээ үүнд нэг гайхамшиг нь орших болов уу гэж би бодож байгаа. Тэгээ ер нь дэлхийгээр Монгол гэр бүл таарсан байна. Бэлгэн дөгсөн, зарсан ингээд таарцсан байна. За ийм нөхцөлд энэ бол бидний Монгол өвгдөөцийн одоо үнэт төв, гайхамшиг төв. За энийг одоо ингээд дэлхийгээр тарахыг хорж чадахгүй. Гэхдээ бид гол цом бүтээгчд нь болж ирсэн, хадгалж ирсэн учраас яаж өөртөө яг бодит байдлаар навч явах уу гэдэг дээр их анхаарах цаг болж байгаамаа. Тэ гэрт суудгүй ч гэсэн гэрээ сайн мэддэг, тийм ээ. Гэр маань ийм юмнаас бүтдэг, ийм зүйл гэдгийг манай хойч үеийнхэн мэдэж явмаар юм одоо гэдэг санаа зовж явдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо энэ шавар орон сууцнд удаан хугацаар амжсан энэ төвлөрд олон ихтэй бас энээс болж гарах сүргүүр давхар болно шүү дээ. Та нэг хоёрдугаар ингэж өндөр өрцөн орнууд нь ерөнхийдөө нүүлийн соёлын эрт тавдаа бидний энэ хүсэл үндсэндээ одоо нэг натуралж гэрэл гэсэн ойлголттой шүү дээ. Тийм учраас Монгол гэр одоо гэж сонирхож байна. За ялангуяа одоо гадаад орн Монголын соёлын өдрүүд болт Монгол гэрээс сонирхоод Монгол гэрийн одоо ямар гайхамшигтай архитектурын бүтээл ямар гайхамшигтай өв уламжлалт болтгийг харж байна. Тийм учраас Монгол гэрт байна гэдэг нь тэр хүн чинь гэрт байхад одоо тэр гэрийн орчин бол их одоо суурин соёл ерөөс илүү за тэрний байгаль цаг уурт хаан барих одоо манай жуустад гэртэй хад бол жуустад бол ерөнхийдөө гэр сууцыг сонирхоод шүү дээ. Яагаад тэд нар өөртөө галлаад үлддэг галын илч гэж юу л дээ тийм өөртөө өглөө орой байгальтайгаа ойрхон байхаас ахуулаад бүгдээр ойрхон харилцаа надаж ойрхон байдаг тийм ээ. Энэ нь бол одоо халуун цэвэр ямар бүх дулаан анхаараа өөрөө зохицуулдаг энэ талаас нь үзэхээс гадна Монголын соёлын өв уламжлалт гэсэн дэр байна. Энэ өв уламжлалтыг Монгол гэр бүл тогтож байгаа шүү дээ. Хэдийгээр цаг хугацаа өнгөрч нүүдлэн амьдардаг байсан монголчууд маань суурин амьдралтай болсон ч Монгол гэр дэлхийд дахнаа танигдаж үүгээрч зогсохгүй орчин үетэй хөл нийлүүлэн хөгжсөөр байгаагийн нэгэн илрэл нь энэ юм аа. Машины багажинда эвхдэг гэрэн хийгээд дуртай газраа барьж суух боломжийг нээн олж тэрнийг амьдрал ахуйдан хэрэглэж байгаа нь бахарх үүштэй. Тэгээд орчин үед чинь нөгөө хүмүүс суурин амьдралд шилжчихсэн. Бараг нөгөө нүүц суух юм байхгүй болчихсон. Тэгвэл яг хөө тэр нөгөө нүүдлийн тийм уламжлалт болохоор тэр гений мэдээлэл маягтайгаар дамжаад ирчихсэн. Тэгээ бид нар болохоор ингээд ямар нэг шинэ газар руу нүүж очмоор юм шиг тэр тийм санагдах юмнууд бол байдаг л та. Тэгээд ер нь нэг тийм машин багтаад дуртай газар очиод барьчихаар тийм гэр хийгсэн бодол төрсөн. Тэгээд энэ гэрийг хийх явцад бол үнийг бол мэдээж богиносгож болно. Тооныг бол бас хаалгыг бол богиносгож болно. Жижигрүүлж өвчж болох юм чинь геометрийн зөв төрстэй. Тэгээд бус тэрнүүдийн ерөнхийд нь шийдээд тооныг жижигрүүлсэн. Ингээд 16 хэсэг хуваагддаг болоод тэгээд ийм эрх шиг хэлбэртэй болсон л доо. Тэгээд ухсахад бол маш хурдан 30 секундэд ухсарчаар болгоцсон. Тэгээд хамгийн сүүлд нөгөө ханаа шийдэж чадахгүй бодгол яваад гэсэн л та. Нэлээд удаан болсон. Тэгсэн чинь сүүлдээ нэг юм хан явж байгаа дундуур нь тараад давхарлаад гэсэн чинь их айтхан болчихгүй. Тэгэл үндсэндээ ерөөсөө гэр хийх ажилд шулуудаад орцсон л доо. Өөрийнхөө мөрөөдөлд нэг тэхимсэн гэдэг Монгол гэр ингээд хийчлээ. Нэгэнт ингээд авч явахад авсаархан хөнгөн энэ нэг 65 кг болж байгаа. Одоо энэ гэр бол. Тэгээд тийм учраас нөгөө жуулчд ирчгээд сонирхоод авч явахдаа шууд онгоцоор авчихдаг байхгүй. Тийм учраас ерөөсөө төвөөж тарахт их амарх юм. Тэгэд хурааж барих юм уу хурааж өгөхөд баг зайзал нь хурдан хугацаанд хийж учраас тийм учраас бас нэг юм гадныхыг хаваад байгаа.
Тэгээд ерөнхийдөө тэрнээс үүдэлтэйгээр санаа төрсөн л дээ. Монгол гэрийн бүрээр ерөөсөө дэлхийг хамгаална гэсэн нэг тийм жоохон омгшуун маягийн бодол төрдөг. Ер нь бол миний мөрөдөл талтан уулын бэлттэй. Жишээлбэл байгаль талын ирэг дээр одоо бүржийн уулын бэлтч үүд юм уу? Монгол бариатай байх юм бол их гоё харагддаг. Энэ гэрт одоо монголчуудын бүхэл өнөөдөр алдагдаад байгаа соёл, заншил, гүн ухаан, тийм өвлөмжлөл, удамжил бүх хэмжээ Монгол гэрт зохицоор явсан. Тийм учраас энийг одоо бий болгож ирсэн Монгол гэр гэдэг бол нүүдэлчин монголчуудын соёл иргэнштэй монголчуудын хувьд өнөөдөр одоо төв суурин иргэнсэн энэ одоо бидний суугаад байгаа суусаас илүү их одоо амьдралд арах ийм одоо архитектурын сонгодог бүтээлч. За одоо бол тэр гэрийг маш гоёмсог сайхан гэр үтэндээ бол тийм нэгдээд энэ чинь бас хүний оюун ухаан, уур ухаан шаардсан ийм одоо гоёмсог урлагийн шинжтэй ийм одоо гэрүүд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол зөвхөн монголчуудын зөвхөн хүн оргонох оромжоос гадна энд маш том зүйл монголчуудын соёл заншилт өв боломжтой энэ чинь бүрэн тогтсон. Нэгдүгээр тул энэ чинь энэ нутагт гэр бүлүүд үүсээ тийм ээ. Тэдний ажтай тухтай тийм амьдрах нөхцөл нь болж өгсөн гэр. Онцлог энэгээр бид бахарах ёстой. Хэрвээ гэр байгаагүй өөр хэлбэртэй ч юм уу байсансан болвол сайхан ёс заншил бахарх зүйл би болж чадаач үгүй ч гэдэг нэг асуудал. Хоёрдугаарт гэр нь өөрөө одоо их сонин өөрөөр хэлбэл архитектур конструкцтэй. Өөрөөр хэлбэл буулгаад барихад, ачаад явхад, хийхэд хялбар өвөрмөц ийм арга ухааныг өвөг дээдс бүтээсэн. Ийм арга ухаанаар бүтсэн учраас бид энд бахархаж явахаас өөр яах вэ? Өргөн үүдийн өргөж ороод, өндөр босгыг алхаж ороод, баруун авдрыг нээж үзвэл, барсын арьс, баавгай чон, үнэг булга, хярс мануул, хөдрийн арьс хүтэл цөм бүрэн түүнийг мэлай. Зүүн авдрыг нээж үзвэл, зүйл бүрийн эрдэн, зүсмэл торг, шагмал цай, нэхмэл бараа хүртэл цөм бүрэн. Хойд авдрыг нээж үзвэл, хуйгаар торг, хунзаар цай, хулсан лимб, хуур ятга, биер янтай, бичиг данс, шагай шатар, шагай нум, эрийн зориг, эвийн цав, хурд морины хусуур, хур сүлийн боолт хүртэл цөм бүрэн түүнийг мэлай. Буман ард тай бужигнаж, түмэн ард тай түжигнэж, төр засган батжиж, төрсөн цэцэг нь хаврын цэцэг шиг дэлгэрч байхын үрдийн сайхан өрөөлийг өндөр дуугаар өргөн дэвшүүлэх хэмээн өрөөгөөд Монгол бахархал нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нүүдэлчин монголчууд маань ханат цагаан гэрээрээ дэлхийг хамгаалах болтугай.